1961 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Гренландын хойд хэсгийн далайн ус 50 тарагдж байсан ч үнэн хэрэгтээ зөвлөлтийн К-19 цөмийн шумбагч онгоц тэнд нууц сургалтын ажиллагаа явуулж байсан. Өглөөний 10 цаг 17 минутанд гинэд тесрэх мэт дуугарч дараа нь реакторын тасалгаанд байрлах улаан анхааруулах гэрэл асаж чимээгүй орчныг эвдсэн тохиоллын чанга дуу гарлаа. Үүрэгт механик яралтай очиход өмнө нь хараагүй аимшигт дүр зураг өгсөн. Реакторын хөргүүрийн хоолойд ан цав гарч цайвар ногоон өнгийн хөргүүрийн шингэн гоожж байсан. Цөмийн температур хэмжигчийн зүү галзуу мэт хөдөлж хэвийн 300 Цельсиас минут тутамд 10 Цельсиар нэмэгдэж 800 Цельс рүү дөхөж байлаа. Үүнээс харахад хэрвээ хянахгүй бол реактор дэлбэрэх аюултай нь тодорхой байв. Ойр байсан багийнхан яралтайгаар автомат зогсоох төхөөрөмжийн удирдлагын саваануудыг реакторт оруулсан ч реакторыг тогтворжуулж чадсангүй. Харин ч эсрэгээрээ реактор доторх урвал улам хүчтэй болж температур тасралтгүй нэмэгцээр дэлбэрхийн даваан дээр ирлээ. Багийнхан сандран байхад дахин нэг муу мэдээ ирэв. Радио холбооны систем бүрэн ажиллагаагүй болжээ. Үүний шалтгаан нь хэлхээний интерфейсийн усны хамгаалалт доголдсон явдал байлаа. Далайн ус дотогш нэвтэрч дохио тасалдаж Москвагийн тэнгисийн цэргийн төв штабтай холбоо тогтоох ямар ч боломжгүй болов. Энэ мөчөөс эхлээд шумбагчдын бэлтгэсэн бүх онцгой ажиллагааны арга хэмжээнүүд үр дүнгүй болж хувирсан юм. Одоо К-19 шумбагч онгоц яг л дэлбэрэх гэж буй цөмийн бөмбөг шиг болжээ. Тус онгоц 3 ширхэг шингэн түнштэй цөмийн пуужинд тэж байсан бөгөөд хэрвээ реактор дэлбэрвэл түүнээс гарах сүрлийн хүч нь Хирошимагийн атомын бөмбөгөөс 3 дахин илүү хүчтэй байх байлаа. Ингүүл бүх багийн гишүүд тэр даруй ууршин алга болохоос гадна 10 км-ийн радиуст үхлийн цацраг бүс үүсч цөмийн хаягдал болон туяа нь Европын эргэлүү далайн урсгалаар тархах аюултай байлаа. Энэ ноцтой мөчид Ахмад Николай Затьевд 2 сонголт тулгарв. Бүх экипажийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх үү, эсвэл дэлбэрхийн даваан дээр байгаа реакторыг яралтай засварлах уу? Ийм найдваргүй нөхцөл байдалд Ахмад Николай Затьев илүү хүнд шийдвэр гаргасан нь реакторыг засахыг оролдох. Учир нь тэр үр дагаврыг бусдаас илүү сайн мэдж байв. Энэ газар Исланд дахь НАТОгийн цэргийн базаас өртөө 200 км-ийн зайд Америкийн нэгдсэн улсын цэргийн радарын хяналтын хүрээнд байлаа. Хүйтэн дайны хамгийн эмзэг үеийн ийм нөхцөлд хэрвээ шумбагч онгоц дэлбэрвэл Америкийн нэгдсэн улс үнийг зайлшгүй дайны шалтгаан болгон ашиглаж нэн даруй цөмийн дайн өдөөж дэлхийн 3 дугаар дайнч эхлэж мэдэх байв. Ахмад тэр даруй өөрийгөө тайвшруулж нөхцөл байдлыг хянаж авсны дараа удирдлагын төвд яралтай хурал зарлан тайван бөгөөд бодлоготойгоор арга хэмжээний төлөвлөгөө боловсруулав. Реакторын инженеруудын санал нь ганцхан шийдэл байв. Түр зүрийн хөргөлтийн системийг угсрах. Үүнд реакторын уур гаргах хавхлагуудыг унтны усны савтай ган холоотой холбож хүйтэн ус шахаж хөргөх арга байлаа. Гэвч энэ ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд цацрагийн хэмжээ нь зөвшөөрөх хэмжээнээс 500 дахин давсан реакторын тасалгаанд хүн орох шаардлагатай болсон. Онгоцонд усны хамгаалттай борооны цөв хэдхэн ширхэг хугацаанд дууссан хийм багл байсан бөгөөд эдгээр нь бараг ямар ч хамгаалалт үзүүлэхгүй байсан. Гэсэн ч ийм аюултай нөхцөлд Затеев хүмүүсээ дуудъя гэж байтал залуу шумбагчдын хэдэн 10 хүн нэгэн зэрэг багжаа өргөн босв. Тэдний дунд ердөө 6 сарын өмнө гэрэлсэн пуужингийн зэрэг мөн бага ангийн хүүтэй хоолны тогоож мөн хамгийн залуу туршилтын офицер байлаа. Тэд бүгд энэ даалгавар буцах замгүй аялал болохыг мэдж байсан ч нэг ч хүн ухраагүй юм. Тэдний дундаас гол бүрэлдэхүүний командлагч дэслэгч Пастеневийн удирдсан эдрэл засварлын баг мөн автомажуулалтын хэсгийн дэслэгч Карчиловнаар цөмийн реакторын тасалгаанд цацрагийн төвшин хүн тэсвэрлэх хэмжээнээс хэдийн даваад байсныг мэдсээр байж эргэлзэлгүй орлоо. Аюултай газар 2 цагийн турш тасралтгүй тэмцсэний эцэст реакторын температур эцэст нь хэвийн төвшөнд буулаа. Үүний дараа зөвлөлтийн С-270 шумбагч онгоц хүрэлцэн ирж экипажийг шилжүүлэн суулгав. Харин К-19 шумбагчийг суурин руу чирж буцаасан юм. Гэсэн ч Ослоос үтсэн хямрал үүгээр дууссангүй. Буцааж авчирсан К-19 дээр үлдсэн цацраг идэвхт бохирдол байсан тул засварын ажилтнууд хүнд хамгаалалттай хувцс өмсөн хаалттай усан онгоцны үйлдвэрт засвар хийхээс өөр аргагүй болсон. Харин реакторын тасалгаанд орж ажилласан багийнхан нэгээрээ 7 хоногийн дотор цацрагийн хор хөнөөлөөс болж нас барсан. Харин үлдсэн гишүүд нь ч өөр өөр төвчний хүнд гэмтэл өвчтөе үлджээ. Хачиргалтай нь хожим мэрэгжилтнүүдийн хийсэн шалгалтаар Ослын шалтгааны нь ердөө муу гагнасны холболт байсан нь тогтогдсон юм.
Эндээс харахад К9 шумбагчийн эмгэнэлт явдал нь түүнийг угсарсан анхны өдрөөс л тодорхой болсон мэт байлаа. Харин энэ бүхний уг сурвалжийг Америкийн нэгдсэн улс ба Зөвлөлт холбоот улсын хооронд өрнөсөн Хүйтэн дайны үеийн цөмийн зэвсгийн уралдаанаас ихтэй гэж хэлж болно. 1954 онд Америкийн нэгдсэн улсын USS Nautilus цөмийн шумбагч албан ёсоор ашиглалтанд орсон бөгөөд дэлхийн анхны цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц болсон юм. Тус онгоц 62 хоногийн турш тасралтгүй аялаж 18,000 милийн далайн зайг туулсан бөгөөд энэ нь тухайн үеийн жирийн шумбагч онгоцнуудын хүрэх хэмжээнээс хавьгүй давсан амжилт байсан. Энэ нь Тэнгисийн цэргийн дайны байдалд эрс өөрчлөлт авчирч Nautilus-ыг тухайн үеийн хамгийн аимшигт далайн зэвсэг болгосон юм. Энэ мэдээ зөвлөлтийн удирдлагуудыг гүнээ түгшээв. Ингээд удирдах зөвлөлийн хурал дээр сайд хатуу тушаал өгжээ. Тэр хэлэхдээ бид анхны цөмийн хөдөлгүүртэй пластик пуужин тээвэрлэгч шумбагч онгоц К19-ийг 1960 оноос өмнө заавал барьж дуусгах ёстой гэжээ. Харин бодит стандартаар авч үзвэл цөмийн шумбагч онгоцыг зураг төсөл гаргаснаас эхлээд усанд тавих хүртэл дор хаяж 5 жил шаардлагатай байдаг. Иймд 3 хүрэхгүй жилийн дотор төслийг гүйцээх нь бараг бүтэх боломжгүй зорилт байсан юм. Ингээд үйлдвэрт ажиллаж байсан ажилчид өдөрт 16 цагийн турш тасралтгүй ажиллах шаардлагатай болсон. Цаасан шуурга хүйтэн салхич тэднийг зогсоож чадсангүй. Гэвч барилгын явцад осол аваар араараасаа гарч байлаа. Даралтын их биеийг гагнах үеэр дэлбэрэлт болж 2 хүн нас барсан. Харин реакторын туршилтын үеэр гарсан хортгийн алдаглаас болж 6 хүн амир өгсөн. Ийхүү К19-ийг хит яран өрсөлдөөнд уралдааны сүүдэрт бүтээсэн нь хожимын цөмийн сүрлийн ирмэг дээрх эмгэнэлт түүхийн үндэс болсон билээ. Гэвч эдгээр осол анхааруулгуудыг дээд удирдлагууд нь стратегийн зорилтыг нэн түрүүн тавина гэсэн нэрийн дор огт тоосонгүй. Үнэн хэрэгтээ Америкийн нэгдсэн улсын Nautilus шумбагчийг аль болох хурдан сөрөн зогсохын тулд Зөвлөлт холбоот улс хурдыг хамгаас илүүд үзэж шумбагчийн багийн сургалтыг яаран явуулсан. Ингээд 1961 онд К9 даалгаварт гарах үед 100 гаруй багийн гишүүдийн 82 нь ердөө дизель хөдөлгүүртэй шумбагчдаар ажиллаж байсан туршлагатай цөмийн системийн талаар бараг ойлголтгүй байсан. Харин реактор хариуцсан зарим офицерууд ердөө 3 сарын богино сургалт дөнгөж дүүргэсэн байжээ. Тэгж дүүрэн боловсроогүй дутуу туршигдсан энэ хөлөг далайн хамгийн аюултай шугамд илгээгдсэн билээ. Хурдан амжилт улс төрийн нэр хүнд хөөсөн зөвлөлтийн дарга нарын шийдвэр энэ эмгэнэлт явдлын хариуцлагаас мултрах аргагүй. Гэвч хамгийн эмгэнэлтэй нь Ослын үеэр зориглон реактор руу ор засвар хийсэн баатруудын хувь заяа. Тайлангаас үзвэл тэдний олонх нь аврагдсны дараа бөөлжих, үс унах зэрэг цацрагийн хордлогын шинж тэмдэг үзүүлж эхэлсэн бөгөөд зарим нь 7 хоногийн дотор нас баржээ. 2 жилийн дотор нийт 13 хүн цацрагийн өвчнөөр амнасаа алдсан. Амьд үлдсэн бусдан ч насан туршийн цацрагийн үр дагавраар шаналж олон хүн залуудаа нас барсан. Тухайлбал багийн гишүүн Петров 1965 онд 32 наснда цусны хорт хавдраар өөд болсон байна. Эдгээр баатруудыг дэлхийн инх тайвны төлөө амнасаа зориулсан гэсэн ч зовлон дунд тэд үхэлтэйгээ нүр тулгарсан. Түүнээс гадна 1990 он хүртэл К9-ийн Ослын талаарх бүх мэдээллийг нууцлаж Ахмад Николай Затьев болон түүний хамт олон нэг шагнал хүндэтгэл хүртээгүй. Тэднийг нууцаар оршуулсан бөгөөд гэр бүлийнх нь хүртэл хайртай хүмүүсийн оршуулгын газрыг мэдэхгүй үлдсэн байдаг. Зөвлөлт холбоот улс 1991 онд задран уусны дараа л хэвлэл мэдээлэлээр анхудаа К9-ийн Ослын үнэн түүх баатруудын жагсаалт болон гэрэл зургууд нийлэгдэж тэдний гавьяа албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Гэвч тэр үед жагсаалтанд байсан хүмүүсийн ихэнх нь аль хэдийн хорвоог орхисон байлаа. 2006 онд зөвлөлтийн сүүлчийн удирдагч байсан Михаил Горбачов Нобелийн инх тайвны шагналыг гардуулах хороонд албан бичиг илгээж. Тэрээр уг загталдаа К9-ийн баатруудыг дэлхийн 3 дугаар дайныг сэргийлж чадсан эрэлхэг хүмүүс хэмээн өндрөөр үнэлж тэдэнд Нобелийн инх тайвны шагнал олгохыг хүссэн байна. Ийхүү олон 10 жилийн турш мартагдсан эдгээр дайчид эцэст нь оройтсон ч хүндтэй үнэлгээгээ хүртсэн. Гэвч тухайн үед реакторын тасалгаанд орж ажилласан шумбагчдын дундаас зөвхөн нэг хүн болох Николай Баталев амьд үлдэж Нобелийн шагналд нэр дэвшигч болж чадсан юм. Зөвлөлт холбоот улс амжилтыг хэд урдан гаргахын төлөө аюулгүй байдлыг үл тоомсорлож улсын нэр хүнд гэсэн хоосон ойлголтын доор баатарлаг хүмүүсийн гавьяаг олон жил нуун дарагдуулсан нь үнэхээр ёс зүйн үйлдэл байлаа. Харин 2002 онд Америкийн нэгдсэн улсад гарсан К19 The Widowmaker нэртэй кино энэ явдлыг дэлгэцнээ гаргасан нь 1961 оны 7 дугаар сарын 4-ний тэр эмгэнэлт ослыг дахин сануулж олон нийтэд түгээж өгсөн билээ.
Гэсэн хэдий ч дэлхийд даяар сүрэл дагуулах төгсөн энэ хямрал улс орон бүрт цөмийн зэвсэг болон тэдгээрийн дамжуулалтын системийн аюулгүй байдлын үн цэнийг гүн гүнзгий ойлгуулсан билээ. Тиймээс ч өнөөдөр хүртэл Америкийн нэгдсэн улс болон бусад орнууд цөмийн зэвсгийг хураах хязгаарлах бодлогод тууштай ханддаг. Учир нь ганцхан алдаа анхааралгүй байдал бүх хүн төрлөختөнд нөхөж баршгүй сүрэл авчирч мэднэ гэдгийг К19-ийн эмгэнэлт түүх тод харуулсан юм а.